Монгол банхар хаймчиг. Намайг баг байхад манайх хаймчиг нэртэй том хар нохойтой байлаа. Их томоо яг л бяруу шиг. Түүний сэгсийж ноолорсон хар үс, галын цог шиг улаан нүд, арслан барсын гэмээр араа соёог нь харахаар дүү бит хоёрт нөгөө үлгэрт гардаг мангасан л ийм амтан байдаг байхаа гэж бодогддог байв. Анх хаймчгийг аав гэрт авчирсан юм. Манайх тэр үед баян хошууны хөтөлд нүүж ирээд удаагүй байлаа. Би 6-тай, харин дүү дөнгөж 4 нас л хүрч байсан байх. Гэрээс нэлээн зайдуу их зах дээр аав ээж хоёр наймаа хийж шөнө л ирдэг. Дүү бит хоёрыг гэрт харах хүн байхгүй болохоор өдөржингөө хоёулахнаа тоглож өнжинэ. Тэгээд л аав хүн амтан хашаандаа ойртуулахгүй гэж танилынхаа тэжээдэг хаймчиг нэртэй банхар нохойг нь авсан юм билээ. Банхар эзэндээ их үнэнч нохой. Өөрийн нас биед нь хүртэл тэжээсэн эзнээсээ салаад танихгүй айл мэдэхгүй хүмүүс дээр ирээд эхэндээ дасж өгөхгүй нэлээд зовоосон гэсэн. Гэхдээ л аав ээж хоёр маань хаймчигт их сайн хандаж, хоол унд өгч, өөрийн их хайрлж байсан болохоор удалгүй тэр хоёрт маань дасаж манай гэр бүлийн нэг гишүүн болсон доо. Хаймчиг хашаанаасаа ёр гарахгүй, гэрийн үүдэнд хаалга таглаад хэвтчихдэг нохой байлаа. Тэгээд хэвтчихсэн байхад нь аав ээж хоёр л хаалга онгойлгож дийлнүү гэхээс дүү бит хоёр оюулаа хүч хавсраад ч түлхэж онгойлгож дийлэхгүй. Манайхнаас аавд илүү дотно. Заримдаа бүр тэр холоос алхаж байхад нь айл хэдийн олоод харчихсан өдөөс нь тосож эрхлээд сүйд болно. Аав харин үүнд нь их баярлаж манайд хаймчиг шиг сайн нохой дахиж заяахгүй дээ гэж толгойг нийлнэ. Харин би намайг тоож ноолуулдаггүй энэ муу хар нохойнд үнэн голоосоо дургүй байлаа. Оронд нь жижигхэн хөөрхөн гөлөгтэй болохын мөрөөсөл. Ямар сайндаа л хажуу айлын нусгай баадайтай шар жингэрийнх нь эр гөлгийг авахаар аавын ирээнээс авчирсан 12 өнгийн будгийн харандагаар тохирсон байх юм. Тэгээд яг авдгийн даваан дээр л хаймчиг манайд ирж ээж аав хоёр гөлөг тэжээх зөвшөөрлөн буцааснаар миний нөгөө гөлөгтэй болох маань өнгөрсөн юм да. Тэрнээс хойш би өглөө болгон бурханд залбирч намайг гөлөгтэй болгож өгөөч гэж гуйдаг болсон юм. Удалгүй намар болж би сургуульд орлоо. Манайхаас сургууль хүртэл нэг буудлын зайтай. Эхний хэдэн өдөр сургуульдаа явах гээд гэрээс гарангуут хаймчиг намайг энэ хайчих нь гэсэн янзтай нүд салгалгүй ширтэж байснаа. Яг хашааны хаалга татангуут араас давхиж ирээд цүнхнээс 100 хойш нь татаад унагчихдаг байлаа. Намайг гадуур тэнэх гэж байна гэж бодоод учрыг ойлгохгүй тэгж чирч унагадаг байсан хэрэг. Тэгээд л би гэдэг хүн хамаг хувцсан шороотой холилдсон халтайсан амтан өдөр бүр сургууль дээр очино. Заримдаа ангийнхан шоолж инээлдэхэд нь тэслэгүй уйлж дотроо хаймчигт гомдон түүнийг үнэн голоосоо үзэн ядаж манайхаас яваад өгөөсэй гэж улам их
хүсдэг болсон юм. Харин удаачгүй энэ хүсэл минь биелсэн юм да. Шинэ жилийн өмнөхөн байлаа. Хичээлийн тараад ангийнхаа 2 хүүхэдтэй уулан дээр чаргаар гулгаж тоглоод цаг холдсныг ч анзаарсангүй. Нэг мэдхнээл гадаа тас харанхуй болж бид харихаар доош буув. Уулнаас уруудах тусам хүйтний ирж улам чангарч хацар нүүрлүү жавар үлээн хорсгоод чарга чирчгсэн байгааг ч хэлэхүү 2 гар хайрч байлаа. Тэгээд арай л осгочлгүй нэг бөөвийсэн амтан гэртээ ортол ээжийн санаан зовоод уйлчихсан аав намайг гадуур хайхаар гарсан байв. Нэлийн орой аав маань гэрт ирж миний нуруунд дээр ганц сайн нодорч аваад тэр шөнө их урт өнгөрч билээ. Өглөөнөө хавцсан нүдээ арайчуу нээж гэрээс гартал хаймчиг хашаанд байсангүй. Орой ээж аав хоёрыг ирэхэд бас харагдаагүйг нь хашаанаасаа гардаггүй нохой хааччихдаг байна гэл аав ээж хоёр дахин санаагаан зовоолоо. Харин хаймчиг байхгүй байгааг мэдээд миний хавдсан 2 нүд бүлтрэх нь холгүй том болоод ирлээ. Ашгүй хаймчиг манайхаас явчихж одоо сургууль руугаа шороотоо хувцастай явахгүй оронд нь хөөрхөн гөлөвтэй болоод гадаа дураараа тоглоно доо гэсэн ухааны юм бодож байлаа. Тэгээд бөөм баяр сургууль руугаа алхаж хаймчгийн оронд авах гөлгөндөө ямар нэр өгөх талаар бодож байх зур сургуулийн ард талын машин зам дээр нэг том хар нохой хэвтэж байхыг олж харав. Холоос харахад хаймчиг шиг харагдсан ч гэрээсээ гардгүй нохой энд юугаач хийж явах вэ дээ? Хаймчиг биш байх гэж бодоод хажуугаар нь өнгөртөл өнөөх хар нохой гинх шиг болов. Дотор палг явчихлаа. Дөхөд харвал манай хаймчиг мөн байв. Нүдэндээ ч итгэсэнгүй. Бөхсөн бие нь цус болчихсон. Арайчуу амьсгаа авч ам тэмцэн хэвтэж байгаа хөөрхийн нохойгоо хараад хажууд нь харж зогсохоос өөр хийж чадах юм надад байсангүй. Хаймчгийн нөгөө шөнөөрч гэрэлтэн гал шиг улаанууд нь дөлчгүй сүмийч өглөө бүр хорон салгалгүй цоо ширтдэг харцна. Урд нь тийм байгаагүй мэт уян зөөлхнөр намайг гунигтай ширтэж байснаа. Хэсэг хормын дараа гинх дуун тасарлаа. Удалгүй замын цаанаас сургуулийн манаач өвөө нэг ахтай хамт ирснээ хоорондоо энэ бас нэрэл лут амтан байгаа шүү. Өчигдөр сургуулиар шүнжин эргэлдсэн. Хүүхэд шуухад бариад идчихвээ гэж айгаад хөөх гээ дийлээгүй. Залуул түрүүнийг 69-нд дайруулчихсан. Үхлээ иржил явж дээ хөөрхий минь гэд хаймчгийг шуудан дээр тавиад дамжлан хойд жалга руу явсан юм. Миний хоолой зангираад нүднээс нулимс асгараад л гараад ирсэн. Хаймчиг намайг өчигдөр сургуулиасаа ирлгүй оройтж байгааг мэдээд хашаанаасаа ч гардгүй хэрнээ энэ хүртэл хайж ирсэн байхад нь би хаймчгийг алга болгоход нь манайхаас явчихлаа гэж баярлаж байснаа бодохоор өөртөө гомдож тэр өдрөөс хойш хаймчиг шиг нохойтой дахиад болох юмсан гэж бурхнаас чин зүрхнээсээ хүсдэг болж билээ.